Египтийн хааны их сүнч шоронгоос гарснаас хойш 2 жилийн дараа эзэн хаан өөрөө хачин зүүд зүүдлээ. Зүүдэндээ хаан Нийл мөрний дэргэд зогсож байтал 7 бордмол тарган үхэр мөрөн голоос гарч ирээд голын иргэн зэгснээс идэж эхэлцгээе. Тэгтэл тэдний араас тураалдаа хүрсэн 7 үхэр мөнөөхөн голоос гарч ирээд 7 тарган үхрийн зүг очоод тэднийг идцгээв. Тэгээд хаан сэржээ. Эзэн хаан бас дахин нойрондоо автруултаад өөр нэг зүүд зүүдлээ. Тэр зүүдэнд нэг ишнээс салбарлан гарсан 7 сайхан бүлцгэр том түрүү ургаж байлаа. Гэтэл тэр ишнээс өөр 7 түрүү гинт ургалаа. Энэ удаа ургасан 7 түрүү нь хорчгор хувхай хоосон агаад зүүн зүгийн гангийн халуун салхинд хуурайшин хатсан мэт харагдлаа. Гэтэл 7 хорчгор түрүү нь өнөөх 7 боловсрсон түрүүг залгин идцгээв. Тинхүү эзэн хаан сэрэхдээ энэ бүхэн үнэн биш зүүд болохыг ойлгожээ. Маргааш өглөө эзэн хаан ихэд сэтгэл төгшин Египтийн бүх элбчид болон мэрэгэн хүмүүсийг дуудан ирвэлээд зүүднийхээ тухай ярьсан боловч хэн ч утгыг тайлбарлаж чадсангүй. Гэтэл эзэн хааны их сүнч хаанд хандан золиг гэж би нэг буруу хэрэг хийснээ одоо л саналаа. Хэдэн жилийн өмнө та ахлах мандчин болон надад уурлан шоронд хоривснаа санаж байна уу? Нэгэн шөнө ахлах мандчин бид хоёр дор бүрдээ өөр утгатай зүүдийг маш тодорхой зүүдлэж билээ. Тэр үед шоронгийн захирагчид нэгэн залуу еврей бол туслан үйлчилж байсан. Бид түүнд зүүдээ ярихад залуу дор бүрд нь утгыг тайлбарлаж өгсөн шүү. Тэгээд чи яг л түүний хэлсэн ёсоор болж та намайг хуучин ажилд минь буцаан томьёод ахлах мандчныг цаазалсан билээ гэж хэлжээ. Эзэн хаан тэр даруй хүн явуулж Юсефийг шоронгоос яралтай авчрахыг тушаалаа. Юсефийн сахлыг хусуулж хувцсыг солиулаад хааны өмнө авчирлаа. Хаан түүнд хандан миний зүүдэлсэн зүүдийг хинч тайлбарлаж чадахгүй байна. Харин чамайг зүүд тайлбарлахдаа сайн гэж би дуулсан гэд. Эрхэмсэг хаан минь, тэр бол миний чадал биш ээ. Зөвхөн ертөнцийн эзэн л танд зөв тайлбар өгч чадна гэж Юсеф хариуллаа. Тэгээд эзэн хаан Юсефт хэлэхдээ зүүдэндээ би Нийл мөрний дэргэд зогсож байлаа. Гэтэл 7 бордмол тарган үхэр мөрөн голоос гарч ирээд голын иргэн зэгснээс идэж эхэлцгээе. Тэгтэл хойноос нь туранхай гихчийн 7 үхэр мөрөн голоос гарч ирлээ. Би тийм аимшигтай хэрзгэр яс арьс болсон үхрийг энэ улс оронд л үзээгүй юм байна. Тэр туранхай 7 үхэр голоос гарч ирсэн анхны 7 үхрийг идцгээсэн боловч харахад мөн янзаараа туранхай хэвээр байсан. Ямар ч өөрчлөлт гарсан бэ. Тэгэд би сэрлээ. Би дахин унтаад бас нэг зүүд зүүдлээ. Энэ удаагийн зүүдэнд маань нэг ишнээс 7 сайхан булцгар том тариан түрүү ургаж байлаа. Гэтэл дараа нь өөр 7 түрүү тэр ишнээс ургасан. Шинээр ургасан 7 түрүү нь хорчгор гэдэг нь жигтэйхэн бөгөөд зүүн зүгийн гангийн халуун салхинд хатсан мэт харагдсан. Тэгээд хорчгор 7 түрүү нөгөө бүлцгэр сайхан түрүүнүүдийг идцгээв. Би энэ хоёр зүүдээ элбич нарт ярьсан боловч утгыг тайлбарлаж чадах хүн гарсангүй гэж хэллээ. Юсеф эзэн хаанд хандаж энэ хоёр зүүд ив ижилхэн утгатай. ертөнцийн эзэн хийх гэж байгаа зүйлээ ихэмсэг танд зүүдээр харуулж өгчээ. Тэрхүү 7 тарган үхэр болон 7 бүлцгэр түрүү нь яг ижил утгатай юм. Тэдгээр нь дор бүрнээ 7 жилийг төлөөлнө. Үүний нэгэн адилаар тэрхүү 7 туранхай үхэр болон зүүн зүгийн салхинд цэгүүлсэн 7 хорчгор тариан түрүү нь тус бүр 7 жилийг төлөөлнө. Харин 2 дахь 7 жил нь өлсгөлөн зуудын жил болно. ертөнцийн эзэн юу хийхээр төлөвлөж байгаагаа энэ хоёр зүүдээр танд үнэхээр харуулж өгчээ гэдгийг би хэлье. Та нүдэрээ үзэндээ. Эхлээд Египт орон даяар 7 жилийн турш идэ будаа идэж уухаар элбэг дэлбэг арвин ургацын жил үргэлжилнэ. Гэтэл үүний дараа өлсгөлн зуудын аимшигт 7 жил үргэлжилж хураасан бүх юмаа идэж барах учраас өрдийн тэрхүү элбэг дэлбэг 7 жилийг хэн ч санахгүй болно. Тэр хэцүү цагт
Урд өмнгийн арим их ургацтай жилүүдийг эргэж санах хүнгүй бол. Энэ бүхэн гарцаагүй болохыг ертөнцийн эзэн нэгэнт шийдсэн учраас үнийгээ танд ив ижилхэн утгатай хоёр зүүдээр дамжуулан хэлж байна. Энэ зүүд мөдгөн биелэж эхлэх болно. Харин одооноос эхлэн та мэрэгэн ухаантай, мэдлэг чадвартай нэгэн хүнийг сонгон авч түүний гарт Египт орныг захирах эрх мэдэл өгөх хэрэгтэй. Үүнээс гадна хэд хэдэн зөвлөх түшмлийг муж бүрт томилхон зүйтэй. Таны тушаал ёсоор тэдгээр түшмдүүд ирж буй 7 жилийн турш айл өрх бүрээс жил бүрийн арим их ургацын 5/1-ийг хураан авг. Тэгээд орон даяар хот бүрт хүнс нөөцлөх агуулах сав бариад бүгдийг тэнд нөөцлөн хадгалж харуул манаа тавь. Тэгвэл өлсгөлн зудын 7 жил ирэхэд Египт орны иргэд идэх хоолтой гэдэс цатгалан байх бол. Тиймхүү улс орн чинь сүйдэхгүй гэж хэлжээ. Тэрхүү төлөвлөгөө нь Египтийн хаан болон бүх түшмдэд таалагдсан учраас хаан тэдэнд хандаг. ертөнцийн эзний оюун ухаанд сүнс оршсон ийм хүнийг бид өөр хаанаас олох вүлээ? Гэд Юсеф хандаг. ертөнцийн эзэн энэ бүгдийг чамд хэлж өгсөн болохоор чамаас илүү мэрэгэн ухаантай, мэдлэг чадвартай хүн байхгүй ажээ. Тийм учраас бүх улс гүрнээ би чиний гарт өгч захируулъя. Чиний тушаасан бүхнийг миний албатууд дагах болно. Миний хувьд гэвэл би хаан ширээгээ хадгалан үлдснээр л чамаас давуутай болно. Гэд хаан Юсефт дахин хандаг. За, одооноос эхлэн би чамайг Египт улсын тэргүүн сайдаар тохоон томилж байна. Гэд хурундаа байгаа хааны тамхтай бөгжөө мултлан авч Юсефийн гарт зүүгээд тансаг сайхан нэхмлэр хийсэн хувцс өмсүүлээд улмаар хүзүүнд нь алтан зүйлт зүүж өглөө. Үүнээс гадна хаан Юсефт өөрийн залран ундаг 2 дахь сүйх тэргэн өглөө. Хурдан сүйх тэрэг хөлгөлсөн Юсефийг давхин явхад түүний бие хамгаалагчид урд нь орж алхахдаа дайралтсан хүм бүрт их хүний өмнө мөргөн сүгд хэмээн хашгирдаг болжээ. Иймгүй Юсеф бүх Египт улсын тэргүүн сайд боллоо. Түгээрч барахгүй хаан Юсефт хэлэхдээ: "Хэдийгээр би энэ улсын эзэн хаан боловч чиний амнаас зарлиг зөвшөөрөл гараагүй цагт энэ улсад хинч хөл гараан хөдлөх эрх байхгүй." Гэд түүнд Цафнат Фаних гэдэг Египт нэр өгөөд Гелиополис хотын хамбал ам Потифарын охин Аснахыг гэргий болгон өгчээ. Дараа нь Юсеф Египт орон даяар явж үзлээ. Юсеф 30 настайдаа Египт улсын тэргүүн сайд боллоо. Хааны ордноос гарангуутаа Юсеф Египтийн бүх хот тосгоноор явлаа. Анхны 7 жил үнэхээр арим их ургац гарчээ.